Гуравдагч хүний талаар, осор жамаагийн талаар, өөр хин нэг юмжир тулмын талаар, реакшн нотгогийн талаар хүмүүс юу гэж ярьж байна? Тэр нь тухайн комент бичиж байгаа хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг харуулж байгаа. Тэгэхээр бусдаас арай харилцааны хувьд байга байдлын хувьд гадаад үзмжийн талаар сул дорой дутуу хүмүүс байж болно. Тэрэнд хүмүүсийн хариу үйлдэл яаж гарч байгаа вэ гэдг нь бидний жинхэнэ зүрх сэтгэлийн боловсрол сүнсэн биеийн тэлэлт тэнгийн төвшинг өөрсдөд маань харуулж байна гэж үздэг. Тэгэхээр осор жамаа бол бид нэр тэнэг гэж харахаас илүү энд тэнэгт бол сайн чанарууд байна. Ягаад тэгэхээр тэр хүн асар олон монголчуудыг биднийг өөрсдөнд маань өөрөө ямар хүн бэ гэдгийг сул дорой байснараа түнд өөрийгөө доромжлох эрхийг монголчуудад өгснөөрөө бид нар яг чин үнэндээ ямар ч цензуургүй оюугаана хаяад яг үнэн сэтгэлдээ бид нар ямар дотоод хар ертөнцтэй хүмүүс байгаа вэ гэдгийг осор жамаа харуулж байгаа байхгүй. Нөгөө талдаа осор жамаа одоо тэнэг байснараа маш олон хүмүүсийн одоо тэр хорыг ундаална гэх юм уу. Бусдаас илүү дээр гарах өөрөөс нь сул дорой хүн байгаад бусдаас илүү дээр гарах тэр нэг гаж өслүүдийг нь бас хангаж өгч байгаа. Тэгэхээр энэ феномен буюу энэ осор жамаа бол нэг удаагийн л үзэгдэл. Гэхдээ бидний дотор байгаа тэр осор жамааг харааж нулимж байгаа энэ үг үйлдэл бол бидний дотор байсаарлага байхгүй. Дараагийн нэг хүн гарч ирэхэд л бид нар тэгнэ. Одоо энэ physical Asia гээл бас л хөндлөнгийн хин нэгнийг буруутгасан, хин нэгэнд сүйдрээ тусгасан бусдад л ингээл нэг хэр халтаагаад. Тэгэхээр энэ өөрөө бидний яг жинхэнэ оюун санааны тэнэглэл юм биш үү гэдэг ийм зүйл байгаа. Хэрвээ хинч бидрийг шүүхгүй, Нямбатар ирээ торхгүй, хууль цагдаа хүчнийхээ ирээ бидрийг торхгүй, сошиал мэрэгчлэлтэй байх бид нар хин нэг хүснээрээ пепагаар нь харааж чадчих байгаа юм чинь. Яг жинхэнэ тэнэг нь хин юм бэ? За сайн байна уу? За сайн уу. Өчигдөр харин манай нэг ах энэ тэнгүүдийг яах вэ? Би бодож байлаа. Ер нь тэнэг хүн гэж хийв. Тэнэг хүн гэж одоо яг ямар хүнийг тэнэг хүн гэх юм болоо? Би тэнэг юм болоо. Ах өөрөө тэнэг болоод гэж байгаа юм болоо. Ер нь тэнэг хүн гэж яг хийм бэ. Ер нь бидний үгдээ сэтгэлгүй ур чадвартай байсан ч оюун ухааны өндөр төвшөнтэй байсан ч гэсэн сэтгэл, сүнсэн биеийн хөгжил, сул дорой, мэдрэмжийн хөгжил, сул дорой, олон нийтийн газар биеэ авч явах, эсвэл хүмүүсийн ингээд шал өөр уур амьсгал, илүү зохимжгүй үйлдэл, зохимжгүй үг. Тэр нь бол дандаа эзэн биеэс буюу өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлийг гайхуулахыг хичээсэн ч үт юм уу. Нэг тийм зохицолгоогүй зүйлийг мэдрэмжгүй хүн гэж хэлж байгаа Зохицолгоогүй зүйлийг ямар нэг орон зайд хийж байгаа хүмүүс бол мэдрэмжгүй байгаа. За тэр мэдрэмжгүй, мэдрэмж нь бүр хүн яг тодорхой хэмжээнд мэдрэмжгүй байж болно. Ойлгохгүй байж болно. Бусдыг сонсдоггүй байж болно. Бусдад ярьж байгаад анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр шал өөр юм өөдөөс нь ярьдаг байж болно. Гэхдээ энэ хэмжээ хитрээд ирэхээр л ер нь тэнэг гэж нэрлэдэг байгаа юм л да. Жишээлбэл маш их мэдлэгтэй, мэдээлэлтэй, ур чадвартай хэрнээ зүгээр нэг осон харилцаанд эсрэг талынх нь хүн нь сэтгэл санааны байдал нь маш хүнд байхад өөрийнхөө зөвхөн хүртэж мэдэрсэн өөртөө ямар мэдрэмж төрж байгаагаар л хариу үйлдэл үзүүлээд эсрэг талын хүнийг ойлгохгүй гэдэг юм. Энийг л бол тэнэг гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүн дээр ч тэр эрэгтэй хүмүүс дээр ч гэсэн энэ ойлголтууд явдаг. Тэр бусдыг тэнэг гэж хараад байна гэдэг чинь өөрт нь бас нэг бид нар тэнгийн нэг мэдрэмж байна л гэсэн үг л дээ. Би нэг хэд ухаантайтай ч гэдэм юм энийг яриад байгаа юм биш. Ягаад гэвэл би өөрөө яг энэ замлыг туулсан гэдэг утгаас ярьж байгаа. Жишээлбэл хож найз сүгч гэдэм юм ийм тохиолдолд тэр сэтгэл зүйн мэдрэмжүүдийг нь ойлгохгүй, сүнсэн биеийнх нь мэдрэмжүүдийг нь барихгүйгээр яг цэвэр өөрийнхөө их хүчилж явж исэн тийм цаг үед дурсамжууд бол надад байдаг л та. Тэгээд энэ тэнэг гэж одоо их хилүүлж исэн. Тэгээд мэдрэмжгүй хөлтөө төмсөөр их дуудулж исэн л байдаг л та. Тэгэхээр тэнэг гэдэг бол мэдрэмжгүй, за хэмжээ нь сэтгэлгүй, ойлгох хүсэхгүй байгаа учраас сэтгэлгүй. Мэдрэмжтэй байсан ч гэсэн тэр сэтгэлийн хүч гэдэг зүйл тухайнаас гарахгүй болонгууд л бидний өгдөөц ер нь тэнэг гэдэг рүү илүү чиглүүлээд байдаг л та. Тэгэхээр мэдлэг, ур чадвар, мөнгө төгрөг, ухаантай хүмүүс тэнэг байдаг гэсэн үг. Тэгэхээр өндөр боловсрол, академик өндөр боловсрол, мастер, доктор, одоо мэргэжлийн өндөр ур чадвар энэ бол тухайн хүний тэр тэнэгтэй ямар ч хамаагүй юм байна. Тэнэгийг засахгүй л зүйл л дээ. Ягаад тэгэхээр оюун санаа буюу эзэн бие. Тарих оюун ухаанд нь мянган ур чадварыг өглөөгээд тэнд нь сүнсэн биеинд нь мэдрэмж, бусдыг ойлгож мэдрэх тэр сүнсний хөгжил нь хөгжөөгүй байх юм бол энэ өөрөө тэнэг рүүгээ л орчит. Тэгэхээр маш одоо боловсралгүй нэ бусдын орон зай мэдрэмжүүдийг барьж аваад маш хүнлэг сэтгэлээр ингэж ханддаг ийм хүмүүс байдаг. Гэтэл нөгөө эсэргээрээ өндөр ур чадвар боловсрал одоо сэтгэл судлаач хэн бэ? Тэгсэн хэрнээ яг үндсэн дээр бодит амьдрал дээр бусдын мэдрэмжийг танин мэдж илрүүлж өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөс л давж сэтгэж чадахгүй байгаа ийм хүмүүс байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэнэг гэдэг тодорхойлолт тухайн хүний академик ур чадвар боловсруулалтаа ямар ч хамаагүй асуудал болж байна. Тэнэг хүн анханасаа л төрд юм уу? Тэгэхээр яг сүүлийн үед бол тэнэг бол хүний итгэл үнэмшил, эзэн бие буюу тарих оюун санаанд ямар итгэл үнэмшил сууснаас шалтгаалж тухайн хүний оюун санааны сүнсэн биений хөгжил юу н шалтгаалаад байгаа.
Жишээлбэл эзэн биен дээр нь энэ насандаа авсан дурсамж мэдээллүүд нь дандаа түүхтэй, өөрийнх нь сүнсийг урсгаж оруулж ирэхгүй, мэдрэмжүүдийг нь урсгаж оруулж ирэхгүй, дандаа хаалттай байгаа тохиолдлуудд бол тухайн хүний оюун санаа бол хөгжихгүй байгаа. Хоёрдугаар тархины хөгжил талаас нөгөө сөрөг стрессинг гормон. Тэгэхээр бага наснаас айдастай, трама буюу сөрөг мэдрэмжийн юм урсгалууд дотор хит баригдсан байгаа тохиолдолд даавар нь хит их ялгарнаа. Тэр дааврынхаа давмгайлалт дор хүний тархины хөгжил бол гацалттай нэмж ингэж ажиллахгүй байдаг. Тэгэхээр тэнэг гэдгийг бид нар зөвхөн сэтгэлгүйгээс гадна оюун ухааны хувьд молгоо гэдэг чанараар авчлаа юм л да. Тэгэхээр сүнсэн бие өөрөө суралцдаг, сүнсэн бие өөрөө мэдэрдэг, сүнсэн бие өөрөө танин мэдээж хүртэн барьдаг энэ оюуны үйлдэлүүдийг хариуцдаг байтал сүнсэн биеийн хөгжилгүй болчингууд тэнэг гэж байгаа шүү. Гэтэл тэнэг гэдэг чинь өөрөө тархины шинжилгээ ухаанаараа нейросайенсаар бол хитэн даавруудын л үйл ажиллагаа байна. Тэгэхээр яаж энэ дааврууд нь чөлөөтэй урсах юм бэ? Сайн дааврууд нь яаж орж ирэх юм бэ гэхээр тухайн хүнд анханаас нь халуун дулаан, тэврэлт, серотонин ч гэдэг юм уу, эсвэл допаминыг яг тодорхой хэмжээнд барих гэдэг ч юм уу. Энэ даавруудыг нь бас багаас нь зөв хуваарлж оюун санаанд нь суулгаж өгөх нь айгүй чухал юм билээ. За 3 дугаарт болохоор тухайн багаасаа тухайн хүн өөрийгөө голоод өссөн тэрний мэдрэмжүүдийг тухайн өгсөн байж байгаа болно л доо. Тэгэхээр энэ бол цэвэр эцэг эхийн хараа хяналттай холбоотой асуудал юм билээ. Юу гэхээр хүүхэд багаасаа нэг ур чадвартай, үеийнхэн дундаа манлайлагч, хичээл номдоо гайгүй, хоол хүнсний хувьд одоо зөв зүйлээ аваад идээд яваад байх тусам тэр чинь үеийнхэн дундаа тийм чамар доошоо ороод гологдол хонж иргэдэд байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэмжүүд юм сураагүй буюу эрхийг сурцсан, бэрхийг сураагүй байгаа тохиолдолд өөрөө аяанда хүн амьдралаас ингээд тасраад сүулт үлдээд байгаа юм л да. Тэгэхээр тэндээсээ өөртөө ямар нэгэн гологдох мэдрэмжүүд өгчөж байгаа. Айдсуудыг өгчөж. Тэрний үндсэн дээр сүнс нь орж ирэхгүй. Яг л би бол ийм л хүн гэдэг self identity буюу өөрийгөө тодорхойлдог тодорхойлт нь өсчихж байгаа юм л да. Тэгэхээр тэр хүн яах вэ гэхээр ямар нэгэн зүйл хийсэн ч гэсэн гаднаа яг чин сэтгэлийнхаа мэдрэмжүүдийг хуваалцах чадахгүй. Тэр нь гаднаасаа их тийм болох бүдүүлэг өөрийгөө хүмүүстэй хуваалцах чаддгүй. Энэ өстой тэнэгтэй гэдэг ийм ойлголтуудыг төрүүлж уг чанартай бол тэр хүн дотроо сүнсэн биеийн дээрээ мэдрэмжүүд насар өндөр хөгжсөн байсан ч гэсэн түүнийгээ илэрхийлж чадахгүй байгаа учраас тэрийг нь ойлгохгүй байгаа хөндлөнгийн бие тэтгэдүүд түүнийг юу гэж харж байгаа вэ? Өөрийнхөө хэмжээсээс тэнэг л гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр энэ тэнэг гэдэг ойлголтыг, шошгыг, тамгыг бид нэг нэгэн дээрээ нааж л амьдраад байгаа. Ойлгохгүй буюу сэтгэл хүрээгүй, сүнс хүрээгүй хүнийгээ бид нар тэнэг гэж ерөнхийдөө тодорхойлж өгöd байна гэсэн үг байхгүй. Ийм л нэг зүйл байгаа. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө мэдрэмжүүдийг ойлгохгүй байгаа тохиолдолд бусдын мэдрэмжүүдийг ойлгож чадахгүй. Ямар нэгэн тодорхойгүй мэдрэмжтэй, стресстэй, нервтэй, таагүй мэдрэмжүүдтэй байгаа тохиолдолд тухайн хүн өөрөө маш тухгүй байгаа. Тэр маш тухгүй байгаа мэдрэмж нь эргэн тойрныхоо процессуудыг одоо хаана гэсэн үг. Тэгэхээр олон нийтийн дунд байж үзнэ шал утгагүй яриа л өрнүүлээл те. Эсвэл бусдын ярьж байгаа яриаг дээрээс нь одоо өөрийнхөө мэдрэмжийг ингэж оруулах гал, эсвэл манипуляцлах гал, эсвэл нэг буруу юм ярьчиод өөрийнхөө яриаг зүг болгож засах гал ингээл айгу утгагүй механизацуудыг хийгээд идэг л да зарим хүмүүс. Энэ бол мэдрэмжгүй ямар тэнэг юм бэ гэдэг дүгнэлтийг бусад хүмүүст өгч байгаа. Ягаад тэгэхээр бусад хүмүүс тэр үний бага насандаа юу туулж явсныг мэдэхгүй учраас бид тэр оюун санаагаар тухайн нэг шүүжлээ юм л да. Бардам хүмүүс байдаг шүү дээ. Маш их. Энэ тэнгийн нэг шинж үү? Бардам гэдэг мэдрэмж одоо хэмсэг байдал гэдгээс бас жоохон ондоо. Тэгээд бардам хүмүүс өөрөө юу юм бэ гэхээр өөртөө бусдаас орчноосоо босгоцсон хаалт. Тэр ямар хаалтын гэхээр дотор нь өөрийнхөө одоо identity буюу өөрийгөө хэн гэж үздэгтэй холбоотой нэг тийм айдсууд байна. Жишээлбэл би бусдын өмнө муу хүн болоод эсвэл сул дорой байх харагдахгүй. Тэр хэсгээ, тэр шархаа, тэр дутуугийн мэдрэмжүүдээ бусдын өмнө босгож хамгаалсан тийм түлхэлтүүд оршиж байна. Тэр түлхэлтүүд нь угаасаа бардам юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хөндий хүүтэн байдлаар бусад хүмүүст мэдрэгдээд түүнийг түлхчихийдэг л та. Тэгэхээр бардам гэдэг бол тэнэг гэхээсээ илүү зүгээр дотроо маш их эмзэг мэдрэмжүүд нь хил байдаг учраас өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа л нэг тийм сэтгэл зүйн хамгаалт. Бардам хүмүүс бидэрт тийм нөхцөл байдал их уян хатан бус тэнэг ч юм шиг ингэж санагддаг үе байдаг. Гэхдээ би бол бардам хүмүүсийг зүгээр маш тийм эмзэг тэврэлт хэрэгтэй хүмүүсээ л гэж зүгээр томьёолох нь. Тэнэг хүн хинд юунд аюултай юм бэ? За тэнэг байхын үр дагавар нь бол мэдээж өөрийгөө бусдад ойлгуулах ийм асуудалтай. Хоёрдугаарт сүнсэн биеийн тэлт хийгээг учраас харилцаан дээр бусад хүмүүстэй ерөөсөө бүх зүйл харилцаан дээр л хаалт үүсчихэж байгаа. Тэгэхээр харилцаа гэдэг зүйл өөрөө юу юм бэ гэхээр биднийг бусдрыг биднэртэй ойлгуулдаг ийм зүйл. Тэнэг байдлын юунд хинд хохирол учруулах вэ? Мэдээж тэнэг байна
те өөрийнхөө мэдрэмжүүдийг бусдад зөвөр илэрхийлж чадахгүй, харилцаа үүсгэж чадахгүй байх нь өөрт нь маш их хөрөлтөй. Эргэн тойрны хүмүүс тухайн хүнээс бодиттой үнэлэмж төсөөлөл авахгүй. Уг нь гайгүй хүн гэж бодоод явуулсан чинь уг чанартай гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдэл, нөхцөл байдлалд мэдрэмжгүй хандж байгаа байдлууд нь маш хөрөлтөй. Тэгэхээр тэнэг байдал гэдэг нь тухайн хүн болон эргэн тойрныхоо хүмүүсийн харилцааг шууд сүйтгэдэг юм зүйлээр харилцаанаас харилцаа гэж ярьдаг бид нар. Харилцаа, сайн харилцаа байхгүйгээр ямар ч хамтын ажиллагаа байхгүй. Амьдралын мөн чанар угаасаа бидний хүүхдээдээ ярьж хэлж бидэрт сургадагаар бол тэр чигээрээ харилцаа, хамтын ажиллагаа. Тэр ноосоос авсан ч гэсэн, малаа хариулсан ч гэсэн, те өглөө өвнөгөөс аасан ч, туглаа ашсан ч гэсэн бүгд ингээд хамтын хөдөлмөр дор Монгол ахуйгаас сэтгэл зүй ингээд оршоод ирж байна. Тэгтэл тэнэг гэдэг буюу харилцааг тасалж хин нэгэн хүн зогсоосноор бусад хүмүүст маш төвхтэй байдлыг үүсгэж байгаа. Тэр хүн ингээд амьдралаас өөрөө түрүүний хэлдгээр үлдчих юм асуудал бий болчиход байгаа юм л да. Тэгэхээр өөрөө амьдралаас үлдэнэ гэдэг чинь тэр хүн сурч чадахгүй. Тухайн хүмүүс хариуцлагатай одоо юу гэдэг албан тушаал их мэдлийг онохгүй тухайн ерөөс амжилтанд хүрэхгүй л гэсэн үг тий. Тэгэхээр энэ өөрөө цэвэр юутай холбоотойгоор тухайн хүний сүнсэн биеийн агшилт өөрөө мэдрэмж, суралцах ур чадвар, оюун санааныхын потенциалыг маш ихээр боомлж одоо агшааснаар тухайн хүн өөрөө тэнэг гэдэг л дүгнэлтийг бусдаас авчаад байна шүү дээ. Тэгэхээр тэнэг хүн гэдэг одоо дүгнэлт авцсан байгаа хүн магадгүй бусад хүмүүсийн хувьд бол ухаантай санагдаж болно. Тэгэхээр хэнийг бид нар хин тэнэг, хин ухаантай гэж хэлээд байгаас маш их зүйл шалтгаалж байгаа юм л да. Жишээлбэл Альберт Эйнштейн ч гэдэг юм уу. За монголоор бол одоо юм битээ бямбын энчингой хүмүүнийг тэнэг гэж харахгүй юм байна л да. Байгаар нь хүлэмжширч ойлгож чадна. Ижил төвшний хүмүүс л өөрсдийгөө нэг нэгнийгээ энэ ямар тэнэг хог вэ? Энэ ямар тэнэг ПВ гэх юм л да бид нар монголч. Замын хөдөлгөөнд оролцож байгаа ч гэсэн ямар тэнэг юм те хөгийн гэдэг юм зүйл байна. Тэгэхээр тэнэг байгаад мэдрэмжгүй байгаад бусдын одоо мэдрэмжийг ойлгохгүйгээр хийсэн үйлдэл маань бусдад тэнэг болж харагдаад байгаа байхгүй. Сүнсэн биений дутуу түрүү хэлсэнчлээ. Тэгэхээр бусдыг ойлгохгүйгээр хийсэн үйлдэлүүд бид нарыг өөрсдийг маань тэнэг болгож байгаа бол эргээд тэрийг дүгнэлт нь болвол бид нэр сайн одоо зөв зүйл хийж чадахгүй байгаад байна л гэсэн санаал хэлэх гээд байгаа. Тэнэг байна гэдэг ч тийм. Хоёрдугаарт ижил төвчний хүмүүс л нэгнийгээ тэнэг гэж шүүмжилж харж байгаа. Гуравдугаарт эзэн биеийн бид нар хэд итгэвчил, хайр дутуу байгаа, дутуугийн комплексуудаас тухайн нэг байгаагаар нь харж чадахгүй тэнэг гэдэг дүнэлт өгч. За дөрөвдүгээрт өөрөө би тэнэг хүн байх юм бол оюун санаа өндөр байгаа тий сүнсэн биеийн өндөр төвшөнд байгаа хүний бас хэл яриа ойлгохгүй байгаа үйлдэл маань надад тэнэг болж харагдана гэсэн. Одоо маш оюунлаг, маш суудан хүмүүсийг цаг үед дандаа доромжилж одоо нийгэмээс ингэж ялгарлан гадуурх байсан байдаг л да. Тэр хэлэх гээд байгаа санаа нь би ингээл бусдаас илүү ухаантай би бусдаас илүү дээр гэдэг мэдрэмж төрөөд байгаа бол бид нар өөрлөгөө илүү эргэж харах хэрэгтэй байхаа гэдэг ийм зүйл. Тэгвэл тэнэг нь муу зүйл юм уу? Сайн зүйл юм уу? Эсвэл байдгал зүйл юм уу? Яг ямар зүйл? Юу юм бэ? За зүгээр энгийн нэг жишээ авъя. Осор чамаа тий сошиал дээр лайв хийдэг. Хүмүүс тэнэг тий хараал идсэн, арчаагүй, балиар, гей тий ингэж хараад. Гэтэл яг тэр комментууд донд нь яг монголчуудын өөрийнх нь тэр огүйдс хөрөм шүлс хараалууд өөрсдөө хэн бэ гэдгийг бид тэр харуулждаг те. Тэгэхээр хоёр хүн ингэж сууж байхад хөндлөнгийн 3 дахь хүний талаарх яриа таны харилцагчийн тал жинхэнэ нүр төрхийг танд илрүүлдэг гэдэг юм харилцааны зарчим байна л хүнийг таньдаг. 3 дахь хүний талаар осор чамаагийн талаар өөр хин нэг юмжир тулмын талаар те реакшн отгогийн талаар хүмүүс юу гэж ярьж байна. Тэр нь тухайн комент бичиж байгаа хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг харуулж байгаа. Тэгэхээр бусдаас арай харилцааны хувьд те байгаа байдлын хувьд гадаад үзмжийн талаар сул дорой дутуу хүмүүс байж болно. Тэрэнд хүмүүсийн хариу үйлдэл яаж гарч байгаа вэ гэдэг нь бидний жинхэнэ зүрхсэтгэлийн боловсрол сүнсэн биеийн тэлэлт тэнгийн төвшинг өөрсдөд маань харуулж байна гэж үздэг. Тэгэхээр осор жамаа бол бид нэр тэнэг гэж харахаас илүү энд тэнэгт бол сайн чанарууд байна. Ягаад тэгэхээр осор жамааг тэнэг гэхээсээ илүү тэр хүн асар олон монголчуудыг биднийг өөрсдөнд маань өөрөө ямар хүн бэ гэдгийг сул дорой байснараа түнд өөрийгөө доромжлох эрхийг монголчуудад өгснөөрөө бид нар яг чин үнэндээ ямар ч цензуургүй оюун ухаанаа нуух юм бол оюун ухаанаа хаяад яг үнэн сэтгэлдээ бид нар ямар дотоод хар ертөнцтэй хүмүүс байгаа вэ гэдгийг осор жамаа харуулж байгаа байхгүй. Нөгөө талдаа осор жамаа одоо тэнэг байснараа маш олон хүмүүсийн одоо тэр хорыг ундаална гэх юм уу хортой сэтгэлийг бусдаас илүү дутуу байснаасаа гадна бусдаас илүү дээр гарах тий өөрөөс нь сул дорой хүн байгаад бусдаас илүү дээр гарах тэр нэг гаж өслүүдийг нь бас хангаж өгч байгаа. Тэгэхээр энэ феномен нь буюу энэ осор жамаа бол нэг удаагийн л үзэгдэл. Гэхдээ бидний дотор байгаа тэр осор жамааг харааж нулимж байгаа энэ үг үйлдэл бол бидний дотор байсаар л байгаа байхгүй. Дараагийн нэг хүн гарч ирэхэд л бид нар тэгнэ. Одоо энэ Physical Asia гээл те бас л
хөндлөнгийн, хин нэгнийг буруутгасан, хин нэгэнд сүудрээ тусгасан бусдад л ингээл нэг хэр халдаагаад. Тэгэхээр энэ өөрөө бидний яг жинхэнэ оюун санааны тэнэглэл юм биш үү гэдэг ийм зүйл байгаа. Хэрвээ хинч бидрийг шүүхгүй, Нямбатар ирээ торхгүй, хууль цагдаа хүчнийхээ ирээ бидрийг торхгүй, сошиал мэрэгчлэлтэй байхад бид нар хин нэг хүснээрээ пепагаар нь харааж чадчих юм чинь. Яг жинхэнэ тэнэгнэх юм бэ. Ухамсар дутаад сүнсэн биений хөгжил дутаад тахаар энэ ч ямар сэтгэл байхгүй учраас тухайн хүний хоёр гутланд нь өөрийгөө ойлгож мэдрэгч болохгүй байгаа учраас чадахгүй байгаа учраас энэ ч яг нэг тийм тэнэг гэдэг ойлголт яваад байна л да. Яг би бол жинхэнэ тэнэг хүнийг бол тэгж боддیں۔ Агууд сүргэм тийм тохгүй мэдрэмж төрүүлдэг. Хэлж байгаа, ярьж байгаа нь худлаа, үнэтэй нүрт тулаагүй. Ягаад гэхээр сүнсмийн хэлт байхгүй. Хоёр нүртэй ч гэдэм үү те. Ийм хүмүүс бол жинхэнэ тэнэгүүд баг. Харин ямар тэнэг юм бэ гэд бид нэр хөгжилтж байгаа те. Тэр хьюмортой гэж ярьдаг буюу тэр маш их оюун санааны өндөр хөгжилтэй хүмүүс бол тэр тэнэг байдлаараа бидэрт хөгжилтэй байдлыг болгох. Тэр хөгжилтэй байгааг бид нар тэнэгтэй бас андуураад. Зарим хүмүүс тэнэг байгаа зүйлийг хөгийн байгаа ямиг харж дотоод сэтгэлийнхаа гаж хүслүүдийг ингэж хангаж инээж байгаа. Бусдыг доромжилж инээж байгаа. Зарим хүмүүс тэр оюунлаг буюу мэдрэмжинд оюун ухааны хөгжилтэй байдлын мэдрэмжинд инээж байгаа. Энэ хоёр бол маш хоёр ялгаатай хоёр зүйл. Тэгэхээр бид нэр гадаад ертөнцөөс авсан мэдрэмж мэдээлэлтэй ямар хариу үйлдэл үзүүлж байгаа вэ? Би юунд баясаад байна? Би үнэхээр агууц гутам ухамсаргүй зүйлд баясаад байна уу? Ухамсартай үнэхээр оюунлаг зүйлд баясаад байна уу гэдгээр бас бид нар өөрөө өөрсдийнхөө сүнсэн биений хөгжил тэнэглэлийн түвшингээс ялгаж салгаж болох хаа гэж. Тэгэхээр энэ өөрөө мэдлэгтэй хүн байсан ч агууд сүргэм тийм юмд баясаж болно шүү дээ, тий. Тэгэхээр энэ ерөөс академик мэдлэг ур чадвартай төдийл хамаагүй зүйл байгаа юм л та. Энэ нэг тийм хүнлэг ёс, хүн чанар гэдэг зүйл дутагдаад ирэнгүүт л тухайн орон зай ухамсаргүй тэнгүүтийн, зэрлэгүүдийн ийм цуглаан болчиход байна л гэж бодчих. Тэгэхээр манай сошиал орчин ямар бохор байна. Гудамж талбайд бидний замын хөдөлгөөн ямар одоо тий ширэнгэн хуулиар биел хурдтай, биел хүчтэй гэсэн урдуур хаагур дайрсан ийм зүйл байгаа тань. Тэгээ бид нар нэг нэгнээсээ ухамсартай байхыг л шаардаад байгаа болохоос шүү өөрөө тэрийг үлгэр жишээ үзүүлэх тий ийм ямар нэг алхмууд сарцсангуу цөөхөн л байна л да. Хийж байгаа хүмүүсийг дандаа нухсалдаг, дэвсдэг ч гэдэм юм уу. Ухаан илүүрэх байдал юм уу? Эсвэл энэ тэнэглэл юм уу? Бусдаас ухаантай илүү мундаг гэж боддог хүмүүс. Бусдад одоо өөрөөсөө дутуу гэдэг мэдрэмжийг өгч л яваад нь шүү дээ, тэр хүн. Дээрээс нь хардаг ч юм уу, те. Яг хөө зарим тохиолдолд бол бусдаас ур чадрын хувьд ч юм уу, ингэж дутуу гэдгээ хүн мэдрэх нь ер нь зүв баха. Яг бодит байдлын мэдрэмжийн дээрээ сүнсэн биен дээр ирж шүү дээ. Гэхдээ нөгөө хэл яриагаар, те, байгаа байдлаар энэ ямар ширв татсан эсвэл хамартаа баас төрчихсөн гэж бас ярьдаг те их онгорооч гэдэг юм уу. Ийм хүмүүст ер нь монголчууд нийтдээ үндснийхээ хувьд их тааламж ханддаг. Тийм байгаагаараа байгаа хичнээн одоо үг яриа нь хүүхд шиг байсан ч гэсэн энэ нь илүү дотроо оргиороо байгаа юм шиг. Оргиороо байгаа нь хүмүүст илүү сэтгэл төрдөг шүү дээ. Тэгэхээр ухаан гэж яриад байгаа зүйл маань өөрөө эзэн бие үлдлээ. Энэ ухаан өөрөө бидний дотоод сэтгэлийг гадаад ертөнцөөс салгаж биднийг ялгаж салгаж өгөх юм үүрэгтэй зүйл байна. Тэр энэ ухаанаар хид хитэрчгээрээ өөрийнхөө дотоод ертөнцийг ч ойлгох байгаа. Бусдын өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгох учраас бусдын гадаад ертөнцтэй тэрийг холбох тэр гүүр нь байхгүй болчихдог. Энэ ухаан хэдий ч нэ яг зохис төвшөндөө байна. Тэрийг одоо барьчлаа юм л та. Тэгэхээр ухаан бол бидний дотоод ертөнцийг өөр хамгаалдаг юм, хамгаалагч үүрэгтэй. Ухаантай байснаар өөрийгөө хамгаалах гэдэг шүү дээ. Ухаантай байснаар эрх ашиг хамгаалах гэдэг. Ухаантай байснаар өөрийнхөө сэтгэлийн орон зайг мэдрэмжүүдээ хамгаалах. За чи надтай ингэж харьцаж болохгүй шүү гэдэг мэдрэмжийг өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр ухаанаараа харин хүнээс илүү гэдэг мэдрэмжийг өгөх гэдэг байгаа чинь яг ухаан юм уу гэдэг дээр бид нар асуултын тэмдэг сая гаргаж ирээд байна л та. Энэ өөрөө илүү сэтгэлгүй, мэдрэмжгүй түвшин рүүгээ орох хаа. Хүнээс бусдаас өөрөөргөө илүү байгаа зүйлээр гайхуулах одоо флексн гэж ярих те илүү 5 цаас олдог. За окей. Энэ бол бас нэгдэлтэй амжилт гэж өнөөдөр нийгэм харах. Гэхдээ энэ нийгмийн маань өөрөө common sense буюу бүх нийтээрээ харж байгаа мөнгөтэй хүнийг, амжилттай хүнийг, байр машинтай хүнийг, зайсан тавстай хүмүүсийг ухаантай гэж харж байгаа. Энэ хэмжүүр маань бас яг өөрөө зөв юм уу? Энэ хүмүүс маань энэ хорвоо дэлхий дээр бид нар сүнсэн биеийн тэлтийг те үннийг өгч байгаа юм уу? Энэ хүмүүс өөрөө үнэн замаар явж байгаа юм уу? Тэгэхээр бас харилцан адилхан байгаа. Тэгэхээр бидний хүнээс хардаг тэр ухааныг хардаг хэмжүүр, үннийг хардаг тэр хэмжүүрүүд маань өөрчлөгдснөөс болоод нийтээрээ капиталист нийгмийн үнд зүйл буюу амьдрахын тулд хэрэглээг л хангаж чадж байгаа хүнийг л мундаг ухаантай гэдэг энэ хэмжүүрлүүгээ бид нар орчиж байгаа нь өөрөө жоохон эргэж харах хэрэгтэй зүйл болчиход байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө нийгэм маань өөрөө галзуураад байгаа юм шиг надад бол санагддаг л та. Яагаад хүнийг хайрлахгүй байгаа хүнийг бид нар ухаантай мундаг гэж тухайн хүнийг бусдад одоо өөрийгөө илүү гэж мэдрүүлж байгаа мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч авах юм бэ тэ. Эцсийн дүндээ бусдтай зөв хүнлэг харилцааг үүсгэж чадж байгаа хүн ч хамгийн ухаантай шүү дээ. Бямбэр энчингой гэхэд 8 настай хүүхдэд чихэр өгөөд таа гэж хүндэлж дууддаг гэсэн. Дашвалбар гой та
тэр шүлгүүдийн тэр хүнлэг байдал те философийн хүнлэг байдал. За Ринчини Чойном гэдэг орчин үеийн Монголын утга зохиол болон энэ оюун ухааны сор бэлгүүд бол дандаа л хүнтэй яг ижил төвшнөөс харилцаж байгаа байхгүй. Энийг л humanity буюу хүн төрөлхтний онцлог хүндэт зүйл шүү дээ. Хэрвээ бусдад өөрийнхөө хүчийг мэдрүүлж амьдрах гэдэг бол энэ чинь өөрөө ширэнгэн хууль шүү дээ. Энэ чинь өөрөө газрын хууль. Амьдтад энэ байд. Би ч ямаас хүчтэй шүү. Чи надтай буруу харьцах юм бол ийм юм болно шүү гэж байнга мэдрүүлээд шүү дээ, тэ. Тэгэл арслан бараа архирж байгаа юм шиг харилцаа бол өөрөө энэ дотор хүмүүс тухтай байж чадах уу. Тэр энэ харилцаанууд ч өөр хаанаас эхлээд байгаа юм гэхээр нэг жоохон ахуй амьдралын материаллык юмаа л хуваагаад ирэх мэтлэл булаацалтад байгаагийн л шинжилтэй. Тэгээ өвгдөд хэлсэн байдаг. Монхогуудын гадаад илрэл нь өстнүүдийн талцсан юмаа. Өсөрхөөд нэг нэгнийхээ дээр гарах гэдэг хичээгээд байгаа хүмүүс ч угаасаа монхогууд юмаа гэж хэлсэн байдаг. Тэнгүүд гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр яагаад тэр хүмүүс тэнгүүд болчоод монхогууд болчиход байгаа юм гэхээр хоорондоо эрх ашигаа булаацалддаг. Жинхэнэ хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй, оршихуй мөн чанарыг таньсан байгаа энэ сүнсэн биеийн тэлдэлтэй улсууд чинь нэг нэгнийхээ дээр гарах ямар шаардлага байхгүй. Нөгөө нэг танилаа, байгаагаар нь хүлээн зөвшөөрлөө. Нөгөө нэг танилаа, байгаагаар нь хүлээн зөвшөөрлөө. Байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадж байгаа ч өөрөө сүнсэн бие ясар том хөвчлөлтэй. Нөгөө талдаа хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хүнээс илүү гэдгээ мэдрүүлэх гээд ширэнгэн ойн дүрмээр ингээ мөргөлдөөд эгогоороо мөргөлдөөд байгаа чинь энэ өөрөө яг ухааны илрэл биш баха гэж боддог тий. Тэгэхээр орчин цагт бол манай боловсрол ур чадвар гэдэг зүйл бол хин нэгэн дутууга бусдад дутуугийн мэдрэмжээ дүүрэхин тулд бусдад илүүрэх ийм зэвсэг хэрэглэл болоод байгаа болохоос биш. Яг тэр хүн төрөлхтний сайн сайхны төлөө олон нийтийн эрх ашиг сүнсэн биений тэлтийг хийх тэр хууль ёсны төлөө бол энэ ашиглагдахгүй байгаа бол энэ ухаан биш ээ л гэж хэлдэг. Тэнэг зүйлээс суралцах юм байд юм. Байдаг бол юуг яаж? За түрүүний хосорч амын жишээн дээр авсан мэдээж маш олон хүмүүс өөрийгөө харж байгаа тий. Үннийг харж байгаа. За хин нэгний тэнэг алдаа болвол бидэрт маш ойлгомжтой харагддаг. Яа энэ ямар тэнэг гар вэ? Бас олон нийтийн дунд арай ч ингэж явж болохгүй шүү гэдэг ч юм уу. Тэр мэдрэмжүүдийг бас өгчлээдэг л да. Хоёрдугаарт тэнэг гэдэг хин нэгнээс авж байгаа тэр тэнэг огүйдс хүргэм те таагүй тухгүй хөгийн тэр мэдрэмжүүд бол эргээд бидэрт маш том сургалт болж байгаа мэдрэмж. Ийм л байж болохгүй шүү гэдэг үлгэр жишээ. Тэгэхээр ухаантай хүн бол жинхэнэ ухаантай сүнслэг хөгжил өндөртэй хүн бол бусдын алдаа дутагдлаас тэнэг хүн бол өөрийнхөө замналаар сурдгаа гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө бусдын алдаа, бусдын тэнэгүүдээс гэдэг юм уу? Тэнэг хүмүүс гэдэг юм уу? Бусдын тэр алдаа зовлонгоо сурж байгаа нь бол бидэрт маш том өгөөчтэй. Тэгэхээр нэг хүн ингээ хийгээд харуулчлаа. За, сайн нь юм байт юм байна, муу нь юм байт юм байна. Гэхдээ суусан цэцнээс явсан тэнгэн дээр гэдэг. Тэнгүүд ч угаасаа бодоол суугаад идэг ямар ч одоо гавьяагүй хүмүүс биш байхгүй. Энэ бол суусан цэцнээс илүү хэрэгтэй хүмүүс амьдралд. Тэнгүүдтэй нийлэхгүй ч гэдэм үү, тэнгүүдээс хол байна гэж бас өөрийгөө хэтэрхий вакуумж болохгүй. Тэдний үг үйлдэлийг сайн ажиглах нь их амьдралд хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд юмыг ингэж хийсэн чинь болдгийм байна. Ингэж хийсэн чинь болдгүй юм байна гэд ингээ явах хаа. Тэгээ бас хүнийг зүг зүгээр байхад нь тэнэг гэд бас хочилчих болохгүй л хал та. Тэгтээ үнэхээр ийм харилцаанд бусдад орж байгаа харилцаанд зарим нэгэн одоо үнэхээр тэнэг хөгийн мэдрэмжийг өгдөг хүмүүсийг бол бид нар тэр мэдрэмжээр нь тухайн хүний юу хийж чадаад байгаа чадахгүй байгааг нь хараад үйлчлэлээр нь суралцаад ингээд ажиглаад явах боломжтой л доо. За энэ дээр зүгээр миний нэг нэмж ярихыг хүссэн зүйл бол тэнгүүдээс би нэг зүйлийг маш их сурсан. Тэр нь болохоор тэнгүүд ярих хэрэггүй юм байна. Яг тэгэхээр тэд сонсдгоо. Тэнэг гэдэг одоо категориудын те өөрөө л одоо ингээд ярьж идэг, өөрөө л ухаантай юм шиг аашилдаг те. Одоо тэр хүн чинь одоо сарын орлого нь хэд мэд байх нь юу хамаагүй шүү дээ. Чин тухайн хүн чанар хүнлэг сэтгэлийн асуудал байгаа тоххой сүнсэн бие хөгжлийн тэлэлтэй. Гэтэл өөрийнхөө тархинд байгаа мэдээллийг үнэн гэж боддог. Өөрийнхөө л амьдралын туршлагыг үнэн гэж боддог. Энэ бүх сөрөг итгэл үнэмшлүүд, дутуу боловсрсон итгэл үнэмшлүүд тухайн нэг тхин нэгэн бусдад тэнэг болгож харуулдаг. Тэгэхээр тийм байгаа тохиолдолд таныг сонсохгүй байгаа хүн бол сэтгэлгүй байна. Тэгэхээр энэ бол тэнэг рүүгээ илүү ойртоод явж байгаа, эвдэрч яваа хүн байна гэж бид нар бас шууд хараад ойлгож байна. Гадаад шинжээр нь те. Тэгэхээр тэнгүүдээс бид нэр хөгийн мэдрэмжийг авдаг. Хөгжилтэй хүмүүсээс бид нэр одоо амьдралын цовоод солигон, амьдралын амтыг хөгжилтэй байдлыг мэдэрдэг болвол ухаантай хүнээс тэр нь бол маш гоё хьюмор хөгжилтэй, марцсан мэдрэмжтэй тий. Гэтэл тэнэг хүмүүсээс бид нар ийм доромжилсан, хөгийн, утга учиргүй тий юмыг ингэж хөгийн болгож нэлцаасан тийм муухай мэдрэмжийг авдаг. Хүн яаж ямар учраас тэнэг болоод байгаа юм бэ? Удамшлын хувьд бол энэ эцэг хингээтэй ус холбоотой тий. Хоёрдугаарт зүгээр аюу энгийнээр бол өсөн төрсөн орчин л юм билээ. 30% ген 30% өсөн төрсөн бага насны одоо трама ч гэдэм үү мэдрэмжүүд. Тэгэхээр энэ дээр аюу нэг эвгүй нюанс нь юм байгаа юм л да. Бага насандаа аюу айдсыг авцсан,
эсвэл одоо багшийнхаа өмнө гарч байгаа олон хүүхдүүдийн өмнө шоололцсон, олон нийтийн өмнө ярих айцтай болцсон. Тэр мэдрэмж нь орж ирэнгууд эсвэл тэр яг тохиолд давтаж орж ирэнгууд л тэрэн дээр хариу реакц үзүүлээд өөрөө өөрийгөө удирдах чадахгүй болтлоо явж байгаа л асуудлууд байгаа. Стрессийн даавар л хэд их тухайн хүнд эзэн биеийн дээр нь бий болоод байгаа юм л да. Тэгэхээр энэ өөрөө ялагдуулаад байна гэсэн. Тэгэхээр багаасаа энэ авж байгаа ялангуяа хүүхэд насны кор буюу сүнсэн биений яг цөмдөө авсан мэдрэмжүүд л тухайн хүний яг оюун санааны түвшинд л хамааралтай гэх юм билээ л дээ. Тийм учраас нөгөө хүүхдээ олохоос өмнө өөртөө анхаар, олсныхаа дараа бас л өөр дээр анхаарал явахаас гадна хүүхдийнхээ мэдрэмжэн дээр, ханыхаа мэдрэмжэн дээр анхаарах нь маш чухал юм билээ л дээ. Энийг л мэддэг байсан бидний хүүхдэд чинь ураг удмын асуудлыг маш өндөрт тавьдаг байсан. Тэгээ сүүдрээ яаж тусаахгүй байх уу, хажууд нь байхад нь яагаад хэрэлдэхгүй байх уу гэдэг ийм зүйл л байгаа. Генетикийн хувьд бол уламжлалаар буюу ахуй амьдралаараа бас ирж л байгаа. Тэгээ эцсийн дүндээ тухайн хүний өөрөө амьдралаас олж авсан итгэл үнэмшил сүнсэн биеийн тэлэлт бол маш чухал. Өөрөө өөрийгөө ингээ барьцсан байгаа тохиолдолд тэ итгэл үнэмшлийн хувьд би бол тэнэг хүн, би бол ахиж дэвшихгүй. Ингээ худлаагаар дүүргэсэн. Худлаа итгэл үнэмшлэр дүүргэсэн байгаа тохиолдолд тэр хүн тэнэгэрэл дуусна. Гэвч генетикийн хувьд ямар байсан, бага насны асуудал, трама нь ямар байсан ч гэсэн ямар ч хамаагүй байсан. Тухайн хүний сүнсэн бие өөрөө би чадна, би хүрнэ, би дараагийн түвшинд гарч ирнэ гэдгээ өөрөө өөрийгөө нөхцөл байдлыг боддоор үннээ хүлээмжшүүлж эхлэхсэн цагаас бол тэнэгээ мэддэг тэнэг гэж байдгүй мал гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө тэнэг байна, би дутуу байна, хангалтгүй байна гэдгээ мэдэрч хүлээмжшүүлж чадсан бол тэр хүн үнэхээр мэрэгүү ухаантай л гэж. Ингээ дараагийн түвшиндөө тэр зам нь нээгдэж явчих. За тэгээд өөрийгөө хүлээмжшүүлнэ, өөрийнхөө сүудрийг хүлээмжшүүлнэ, тэрнтэйгээ уулзсан, тэрийгэ тань гэдэг бол хүний сүнсэн биений угаас асар том тэлэлт хүчийг л хэлдэг л дээ. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар бүгдээрээ одоо миний хувьд ч гэсэн тэр хөлтөө, тэнэг те бусдад илүүрэх мэдрэмжээр ингэж явж исэн ч гэсэн яг тэр маань буруу юм байна гэдгийг барьж авч эхэлсэн үеэс л өөрөө өөртөө ажиллаж эхэлж байгаа юм л да. Тэр энэ бол хүний амьдралд ганцхан эргэлтийн цэгээр л тэнэгээс ухаалаг, мэрэгүү ухаанд руу шилжих бүрэн боломжтой. Гэхдээ ийшээ өвдөлттэйг нүүр тулснаар л орно л доо. Маш олон хүмүүс өөрсдийгөө тэнэг биш гэж өмөрч бодож явдаг баг. Одоо ойлгочлоо. Тэнэг гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Одоо яах вэ? Ер нь бол яг хоо энэ бичлэгийг үзээд зарим хүмүүс янз бүрийн сөрөг мэдрэмжүүд төрж байгаа бол таны доторх тэнэг чинь цугулдж байна гэж би хэлэх гээд. Ягаад тэгэхээр сүнсэн биений мэдрэмжээрээ би өөрөө энийг те амьдралынхаа туршлагаар боловсруулаад дамжуулж яхад тэрэнд реакцлж байгаа мэдрэмжүүд угаасаа бидний дотор төрдөг. Тэгэхээр энэ эзэн биеийн дотор бидэрт хорн гадаад ертөнцөөс идэвхжээ төрөөд идэг. Тэгэхээр энэ яагаад төрвөө гэдэг дээр хэрвээ та энэ бичлэгийг үзэж байхдаа төвлөрч чадах юм бол энэ таны хамгийн том одоо энэ бичлэгийг өөртөө зориулсны чинь өөрийгөө хайрлаж байгааг чинь давуу талууд үүсэх боломжтой. Шууд хэлэх. Би бол таны асуулттай яг санал нэгдэхгүй байна. Маш олон хүмүүс өөрийгөө тэнэг гэж боддгоо. Тэр нь л хамгийн аюултай. Бид нэр өөрсдөө тэнэг байгаагийн бас нэг шинж. Бид нар осор жамаг яаж хараад гიშгэл хүмүүс واخгүй яг үүндээ дотроо. Хэрвээ хин нэгэн хууль хүч, хин нэгэн одоо дарга цэрэг те хин нэг аав ээж бидний хажууд байгааг бол бид нар яг ухамсаргүйгээр хийж байгаа үйлдэлүүд маань бидний хин бэ гэдгийг үнэхээр харуулж байгаа. Тэр сошиал орчинд тэр хүн залууг те яаж дормжилж харааж байна. Ийм л зүйл. Тэгэхээр нэг тогтсон нэг өөрийн маань сүнсэн биен дээр ирж байгаа мэдрэмжүүдээс өөр мэдрэмж ороод ирэнгуут л тэрийг шинэ мэдрэмжтэй тодорхойгүй нөхцөл байдалтай яаж дасан зохицож байгаа вэ гэдгээр ч бас бидний тэнэг байх уу сүнсэн биений хөгжил өндөр байх уу гэдэг тэр хөгжил харагдаж байгаа байхгүй. Яг бидний хүүхдүүдийн хувьд бол дөрвөн ээлжийн оржоо намаржаа өвлжөө цуслан тэгээ тодорхойгүй цагуур тодорхойгүй нөхцөл байдал намар тэ хавар юу болох нь мэддэхгүй байгаа ийм нөхцөлд Монгол ахуйгаараа бол бидний хүүхдээс нэг ийм тодорхойгүй нөхцөл байдал тасан зохицох асар их тийм сүнсэн биений бэлэг чанар хөгжлийг олж авсан байна. Тодорхойгүй нөхцөл байдал. Гэтэл тэнгууд яадаг вэхээр тодорхойгүй нөхцөл байдал эн чин ийм байна гэд гомдлоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг хит хитэн шинжүүдээр харах юм бол түрүүний миний ярьсанчлан өөрөө өөрийгөө таарж байгаа хүмүүс ч байгаа, таарахгүй хүмүүс ч байгаа. Гэхдээ өөрөө өөрийгөө бид нар төдийлөн тэнэг гэж бодохгүй л асуудал хамгийн гол нь асуудал тэрэндээ л байна. Энэ яагаад ийм байд юм бэ гэсэн чинь хүний сэтгэл санаа ундахын тулд тайвширгал хэрэгтэй байдаг л да. Биологоор. Тэгэхээр маргааш бүх зүйл сайхан болно гэдээ өөртөө дандаа эерэг бодлуудыг, эерэг итгэл найдваруудыг өгч идэм. Тэр үнэнтэй нүрт тулаад өгнө үннээ бариад авахд хүний сэтгэл мөнхөд тайвшрах. Боловч унтахын тулд өөрөө өөрийгөө тайвшруулахын тулд өөрөө өөрийгөө хуураад байгаа нь бидний л угаасаа нэг амтны зүүн совинл юм байна л да. Ухамсаргүй байгаа байдал. Тэгэхээр өөрийнхөө сэтгэлийн өвдөлтүүдийг бодит мэдрэмжийг авчаад тэрийг ингээ худлаа маасалдаад, нэлээд тайвшруулж байгаа бол бид нэр илүү тэнгийнхаа зам руу төхөө байна гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ хамгийн мэрэгэн хүнд ч гэсэн энэ оруудлын хамгийн ухаантай хүнд ч гэсэн тэнэг дотор нь байж байгаа. Тодорхой хэмжээний тэнэг. Тодорхой хэмжээний сүнсэн биеийн тэлэлт байж байгаа. Тэгэхээр тэнэгийг бид нар ялан дийлнэхээс илүү тэнэгийг эхлээд хүлээн зөвшөөрснөөр дараагийн нөхцөл байдлууд руу, дараагийн алхмууд руу орно гэж
Миний хувьд ойлгодог доо. Тэгэхээр тэнгийг сүнсэн биений тэлэлттэй шууд холбож байна уу та? Сүнсэн биений агшилт бол тэнэглэл. Ягаад тэгэхээр тэр буруу итгэл үнэмшлүүдээр амьдрал худал хуурмаг өвдөр дүрсэн байна. Сүнсэн биеийн тэлэлт гэдэг болвол үннээр өөрийнхөө сүнс гэдэг мэдрэмжийн саваа дүүргэж байгаа энэ процесс. Үннээр дүүрээд хүлэмжшүүрхгүй байгаа зарим мэдрэмжүүдийг хүлэмжшүүрээд сураад байна гэдэг чинь бодит бодлыг бодитоор нь хараад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш ухаалаг, маш гайхалтай ийм хүний амьдралын замнал. Тэгэхээр эцсийн дүндээ тэнэг байна гэдэг чинь бидэд маш хор хөрөлтэй. Орчноос өөрийгөө таслана. Өөрөө аз жаргалгүй. Аз жаргал нь дандаа амтналаг, бусдыг доромжилсан, бусдаас илүү гарч байгаа дутуугүй мэдрэмжээ дүүргэж байгаа тийм л зүйлүүд байх бол. Тэнэг байснаар хинт ч бидэртээ итгэж үнэн сэтгэлээсээ харилцахгүй. Хүний сэтгэлийн дотоод ертөнцийн үннийг мэдрэхгүй байна гэдэг бол энэ хуруу дэлхий дээр зүгээр л одоо харамсалтай л амьдрал юм да. Тэгээ Бальзак үлээ хэлсэн байдаг. Хүний хайрыг татна, хүний чин сэтгэлийн хайрыг татна гэдэг бол асар том хувь зохиол юм а гэж. Энэ бол өөрөө сүнсэн биеийн аз завшаан хувь зохиол. Тэнэг хүн хизээж хүний чин сэтгэлийн одоо тэр хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй. Тэгэхээр чин сэтгэлийн хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй тэр сүнсэн биений урсгал үнэн хайруудыг мэдэрч чадахгүй байгаа тохиолдолд энэ бол өөрөө ухамсарт хүн болж төрсний алдар гавьяа юундаа гарах вэ гэж. Та хэр тэнэг хүн бэ? Би ч одоо тэнэг штэ бас. Яг миний дотор байгаа нэг хэд хэдэн хор тий мунхаглал тэнэгүүд байгаа. Бусдад бас нэг дутуугийн мэдрэмжүүд байгаа штэ. Тэд нар хөдөлгөөр их одоо эгогоороо бусдад их мөргөлддөг ч гэдэг юм уу те тийм мэдрэмжүүд төрнө. Тэр болгонд төрөх болгонд нь сүнсэн биенийхээ мэдрэмжээр яагаад энэ орж ирв? Яагаад энэ хор надад буцлаад байна? Яагаад энэ уур бухимдал төрөөд байна? Хаанаас эхлэлтэй байна гэж л тэмтэрхийг хичээж л байна л та. Тэгээ тэмтэрснийхээ үндсэндээ шавнар болон бусад хүмүүст тэр сүудэр хороо аль болох баг тусаачих юмсан. Харин баг илүү үнэн сэтгэлээсээ ойлгоод дараагийн түвшинд гаргаад явчихсан л гэдгийг юм бодно үхэхээс өөрийнхөө тэнэгтэй бол өдөр тутамдаа түүнтэй танилцаад өдөр тутамдаа өөрийнхөө сүдэртэй ажиллаад явж байна. Тэгэхээр энэ замналыг бол бидний өвгд эзэс бол тэнгэр гэж одоо өвгд эзэс маань Чингис хаан маань томьёолсон байгаа. Юу гэхээр хүн өөрийнхөө өнөөдөр хамгийн эмзэглүүлж байгаа хамгийн сул талтайгаа хамгийн ихэнд нүрт тулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр таны өнөөдөр хамгийн сурах хэрэгтэй зүйл чинь таны их сургуулийн боловсрал ажил дээр сурах хэрэгтэй презентацийн ч юм уу төслийн ажил чинь биш ээ. Таны хамгийн их эмзэглээд байгаа зүйл чинь таны өнөөдрийн хамгийн түрүүнд сурах хэрэгтэй сургалт чинь байгаамаа. Тэгэхээр тэр сургалтаасаа зүгтаад байна гэдэг чинь хамгийн том тэнэглэлээ. Хамгийн том хар нөхрөөгөө бид нар өөрөө өөрсдөө мэдрэмжийн хувьд авчиж хийдэг. Тэгэхээр тэрнтэйг нүрт тулж чадахгүй байна гэдэг нь бидэрт сүнсний бас тодорхой хэмжээнд итгэл үнэмшлийн нэг мэдрэмжүүдийн урсгал хэрэгтэй. Өөртөө итгэл хэрэгтэй. Сүнсэн биений мэдрэмж бол тэр чигээр өөртөө итгэлээр цэнэглэгдэж явж идэг зүйл. Тэгээ юунд дөрүүлж би өөртөө итгэх юм. Тэгэхээр энэ насныхаа хийж исэн хоосон ч юм уу утга учиргүй амьдралаас бид нар итгэлийг олж чадахгүй л дээ. Тэр утга учиртай хүний төлөө, нийтийн төлөө, том зүйлийн төлөө үйлдсэн тэр жинхэнэ сүнслэг замналаас бид нар итгэлийг л олж авна л да. Тэр бол ямар ч газар орсон хамгийн тэнд одоо би жимд орлоо хамгийн булчингүй хамгийн туурынхаа сул доор өнөсөн ч гэсэн өөрийнхөө үнцийг хизээж гээхгүй гэсэн үг. Энэ итгэл өөрөө яаж явдаг вэхээр ямар ч орон зайд очсон би өөрийгөө хинбэ гэдгийг үргэлж мэдрэмжээрээ би ийм хүн шүү дээ гэдээ өөртөө бодлороо эзэн биеэр хэлэх тухай ойлголт биш. Би бол мундаг, би бол зоригтой гэж хэлэх тухай ойлголт биш. Энэ мэдрэмж цаанаасаа урсаж орж ирдэг сүнсэн биенээс мэдрэмжээс. Тэгэхээр энэ л өөрөө хүнийг ямар ч орон зайд өөрийгөө болоод хүлээн зөвшөөрөх болоод бусдыг хүлээн зөвшөөрөх тэр хүч чадлыг бидэрт өгч идэг. Энэ бидэрт тэр тэнэг гинэн гэдэг үеийн өрөөдөөс бидэрийг гэтлэгж идэг ийм л зүйл байна. Сүнслэг замнал гэж яриад байгаа тэр замналаар ерөнхийдөө бид нар явсны давуу тал нь эндээ л байгаа юм л да. Би өөрийнхөө тэнгийг хүлээн зөвшөөрч байна. Одоо би энийг яаж өөрчилж болох вэ? Тэр хүлээн зөвшөөрлөлтөөс эхэлнэ гэсэн тий. Хүлээн зөвшөөрчгөр чи нөгөө хамгийн өөрийнхөө сул талуудыг хараад тэрийг ямар ч гэсэн хүлээж авахд бэлэн тий дотоод мэдрэмжийн сав маань ингээ бэлтгэдэд ирж байгаа байхгүй. Тэгэхээр сайлаа бэлтгэр саваа бэлтгэж тэр ухааныг бид нар хайхгүй юм байна энэ тэндээс. Саваа томруулаад тахад дээд их усүр язгуур амьдралаас одоо тэр сүнсэн биенд тэр сав нь өөрөө дүүрч бидэрт тэр мэдрэмж ухаан бэлэг ур чадварууд орж ирдэг гэж үздэг л те. Сүнсэн биений хэмжээсэн тэр бол гэрлийн хэмжээсэн тэр. Тэгэхээр өөрийнхөө тэнгийг өөрийнхөө эгогүй даруухан байдлыг бид нар хэдий ч энийг хүлээн зөвшөөрн төдий ч энийг оруулж ирнэ. Тэнийгээ нуух хэрэггүй.
Ер нь бол маш олон дуугүй байгаа хүмүүс нэг дуугарахаараа айгүй утгагүй агуу сүргэн юмнууд мэдрэмжүүд төрүүлдэг л дээ. Тэр бол нуулаа гэд хүний тэнийг засрахгүй. Харин тэрийг гадагшлуулад бусдын харилцаан дээр өөрийнхөө тэр тэнийг байгаа дутуу байгаагаа олж харах хэрэгтэй. Өөрийгөө ямар дутуу байгаагаа ер нь хүн амьдралд олж харах ийм чухал байдаг. Хоёрдугаарт гаднаа тэнийг юм шиг мөртлөө уулзаад яваад байх тусам илүү сэтгэл татам үнэн ийм гоё хайр болосон хүмүүс байдаг. Уулзаад гаднаа их сайхан чамин хэнцэр ухаантай бусдын хайрыг татаад байгаа юм шиг хэрнэ. Яг сэтгэлийнхэн гүн рүү орох тусам нэг л тийм гунигтай, нэг л тийм болж бүтэхгүй мэдрэмжүүд ихтэй тийм хүмүүс байгаа гэдэг. Тэгэхээр өөрийнхөө тэр дотоод сүнсэн биенийхээ тэлтийг хийхгүйгээр бид нэр тэнэглэлийг одоо ардаа орхин ч гэдэг юм уу тэрийг ингээд яана гэхэд хэцүү л дээ. Хоёрдугаар гэх юм бол өөрийгөө ажиглах. Гуравдугаар гэх юм бол мэрэгэн ухааныг олж авах гэдэг юм ойлголт байна. За мэрэгэн ухаан өөрөө сүнсийг хайраар үннээр дүүргэдэг. Мэрэгэн ухаан хаанаас олддсон бэ гэхээр сайн асуултыг ирж хайж хэлснээс олддог. Сайн хариултыг шууд хайдгүй л дээ. Сайн асуултыг хайдаг. Сайн асуултууд ямар концепц дотор баригддаггүй гэхээр би яаж өсөн дэвших вэ? Би бусдыг яаж хүлээн зөвшөөрөх вэ? Би бусдыг яаж сэтгэлтэй байгаар нь хүлээж авах вэ гэдэг энэ концепцуудад баригдсан асуултууд бол дандаа сайн асуултууд байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр би одоо яаж энэ зүйлийг хийж дуусгах вэ гэхээс илүү би энийг яаж сайн хийж дуусгах вэ? Би энийг яаж одоо бусдыг хүлээн зөвшөөрдөг болох вэ? Энэ хүнийг би яаж харах юм бол сэтгэлийнхээ аль өнцгөөс харах юм бол аль дурсамжаас харах юм бол би энэ хүнийг илүү сайн ойлгох уу гэж ингэж тэлэлтийн одоо концепцийг өөрийнхөө асуултанд асуух тусам танд эргээд хариулт нь илүү өөрөөр болно. Тэгэхээр бид нөгөө өөрийгөө өнөөдөр зогсоох асуултуудыг л асуугаад байдаг л та. Илүү яаж тэлэх үү гэдэг асуултуудаар бидэрт мэрэгэн ухаан орж байна. Мэрэгэн ухаан орж ирснээр тэр үннээр бид нар өөрийнхөө сүнсэн биеийг дүүргээд тэнийг бидрээс алсарнаа. Тэнийг бидрээс олно. Мэдээж дотор гүний тэнгүүд байж л байгаа л да тий. Эзэн биен дээр суудсан тэр сүргэн мэдрэмжүүд. Тэгээд тэрийгэ багуугаар бид нар сүнсэн биеийн тэлэлтээр засаад явдаг гэсэн үг. Тэр амьдралаас бид нар матриксаас энэ хар ертөнцөөс мөнгө бол хүчтэй тий. Мөнгө бол зүгээр л альва зүйлийг хурцсах энэ нийгмийн тоглоомын дүрмийн нэг хэсэг. Гэдгийг ингээд ялгаатай итгэл үнэмшлүүд ингээ авах хэрэгтэй. Мөнгөний төлөө бид нар хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэг. Өөрөө харин хичээл зүтгэл үнцэнтэй байхад мөнгө өөрөө орж ид. За мөнгөний талаар итгэл үнэмшил. Хосын харилцааны талаар итгэл үнэмшил. Одоо энэ сүнслэг замналч буюу энэ те альва нэгэн амьдралын замналын талаар итгэл үнэмшлүүдийг бид нар мэрэгэн ухаанаар дүрх хэрэгтэй байхгүй. Ойлголтууд. Ингэжээж бид нар дараагийн түвшинд гарч ирээд аз жаргалтай хүмүүст чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөгдсөн юм хаппи амьдрал дээр л гарч ирэх гэдэг. Тэгээд хамтдаа хүмүүстэй чин сэтгэлээсээ харилцаад, нөхөрлөөд, уулзаад, товлоод чин сэтгэлийн гоё ихтгэлцэл яваа. За мэдээж дунд нь харилцаан дээр асуудал алдаа гарч л ирж л байдаг те. Тэр тэрийг хоёр талаасаа ярилцаж нэг нэгнийгээ сонсоод сонсно гэдэг бол цэвэр сүнсэн биений хүч ба штэ. Тэр ингээд сонсоод ингээд яваад хад аяанда энэ амьдрал чинь өөрөө гоё бүтэн болоод дүүрээд ирдэг. Ийм л зүй тогтолтой юм байна л да.